Самцханаа за Монголын урлагийн зөвлөлөө одоо Oriflame Mongolia-гийн дэмжлэгтэйгээр урлаг хөгжлийн төлөө ээлжид одоо цуврал хичээлээ эхлэхэд бэлэн болж байна. За тэгэхээр энэ удаад бол юу ярих вэ гэхээр бид нар одоо дөрвөн удаа классик хөгжмийн талаар бага зэрэг ярьсан. Тэгэхээр классик хөгжмийн ерөнхий мэдээллүүдийг бол одоо интернетээс соолж авч болно. Тэгээд он цагийн дараалттай сонсвол одоо та бүхэнд илүү үр өгөөжтэй ямар хөгжилтэй явж исэн гэдэг талаар л илүү одоо мэдэх боломжтой. За тэгэхээр классик хөгжмөөс улбаалаад янз бүрийн төрөл жанрууд ингээд гарч ирсэн. Ер нь бол бидний сонсдог одоо рок хөгжим, pop хөгжим, тэгээ country хөгжим, ер нь бүхэл төрлийн хөгжмөд бол энэ хөгжмөдөө одоо суурилж одоо явдаг байгаа. Тэгэхээр одоо та бүхэн одоо мэднэ Америк улсад бол ерөөхдөө jazz гэж хөгжим бас 20 дугаар зууны ихээр ер нь бол 1850-ад оноос гэж бол үздэг ийм хөгжмийн бас нэг том одоо төрөл байна. Ерөөхдөө jazz хөгжим болон классик хөгжим хоёр бол одоо маш адармаатай одоо сурахад бас жоохон хэцүү, маш олон цагийг шаарддаг, олон жилийг одоо шаарддаг ийм хөгжмийн одоо урсгал төрлүүд байгаа. Тэгээд энэ учраас одоо энэ ард зориулсан тусгай том дээд сургуулиуд, одоо бага сургуулиуд, дунд сургуулиуд хүртэл байдаг. Тэгэхээр энэ хөгжмийн төрлийг бол сонсож мөн бас тоглох боломжтой. Тэгээд энэ нэг сурснаар одоо өөр бусад төрлүүдийг ч гэсэн сонсоход одоо маш хялбар болдог, тоглоход ч гэсэн маш хялбар болдог гэсэн үг. За тэгээд одоо хар харьцнуудын одоо бүлгийн нутгаас одоо энэ jazz хөгжмийн химнэл гэдэг зүйлийг бол авсан. За энэ химнэл гэдэг зүйл нь одоо тэр зүйлүүдийг ерөөхдөө аваад тэгээд одоо классик хөгжим дээр бас суурлаад тэгээд энэ одоо шинэ төрлийн хөгжим ерөөхдөө үүссэн байгаа. За мэдээж одоо тухайн үед бол одоо blues эхлээд тэгээд блюзийн дараа бас ингээд янз бүрийн олон төрлийн джазтай холбоотой стилүүд хөгжиж исэн боловч одооны бидэрт хүрж байгаа джаз хөгжим бол бас классик хөгжмөөс маш олон зүйлийг авсан нийлсэн нэгдмэл одоо энэ хөгжмийн урсгал болоод байгаа. Одоо яг манай Монгол улсад бид нар ингээд өөрсдөө яг одоо үндэсний хөгжимтэй байсан боловч энийг одоо тэмдэглэгээ болон дууралт одоо хөгжмийн зэмсгийн хөгжил эдэрт Оросууд Европууд эдгээр нөлөөлж бид нар тусалсантай адилхан jazz хөгжмийн хөгжилд энэ бас яг нотлох, тэмдэглэгээ тэгээд энэ хөгжилд нь бас Европод маш их тус болсон байгаа. За тэрний одоо дүнтэй хувь нэмэр оруулагч одоо Рахманинов гэж Оросын хөгжмийн зохиолчтой Америкт очиж 1-р дайны дараа бол Америкт очиж өөрийнхөө уран бүтээлийг тойруулж одоо ялангуяа тэнд бол маш тоглооч хийж исэн. За тэгээд Рахманиновын шав одоо Гершвин гэж Америкийн хөгжмийн зохиолч байгаа. Тэгээд Гершвин бол одоо энэ шинэ үеийн jazz хөгжмийн стилийг бол одоо үндэслэгчдийн нэг байгаа. Гершвин бол өөрөө Рахманиновын одоо шав нь байсан. Тэгээд Гершвин маш олон одоо стандарт jazz одоо зохиол бүтээлүүдийг бол Америкт одоо шинээр зохиож энийг бол дэлгэрүүлээд энэ jazz хөгжим нь бол одоо өндөр түвшинд хүрэхийн том үе хаалгыг нээсэн байгаа. Одоо бол бид нар одоо Жорж Гершвиний зохиол бүтээлүүдийг тоглодог, тэрийг одоо янз бүрээр хувиргадаг, найруулдаг, өөр түвшинд авчдаг ийм одоо үйл явцуд бол одоо бол өрнөсөөр яваад байгаа. За хэдий одоо 100 жил одоо өнгөрсөн боловч одоо маш олон мюзиклийн дуунууд одоо зохиож бүтээсэн тэр дуунууд нь бол одоо бол дуулагдаж явж идэг. Одоо бол хөгжимчдийн урдаа ойрох зохиол бүтээлүүд болоо явж идэг. За тэгээд мэдээж энэ одоо jazz хөгжмийн дараад үүссэн одоо jazz хөгжим өөрөө нэлээд оргилдоо хүртлээ бол одоо swing одоо bebop hard bop тэргээд ингээд янз бүрийн урсгал чиглэлүүдийг 10 жилээр ингэж хөгжүүлж явсан байгаа.
Тэгэхээр ингээд 1-2 хүн энэ чи хийгээд байсан зүйл бол ерөөсөө биш. Одоо нэг хөгжимч нэг одоо стил дээр ингээд гаргаад одоо нэг жижиг юм өөрчлөлт хийлэхэд нөгөөтхийн сураад өөр газрууд ингээд тоглоод тэнцээс нь өөр дахиад нэг хөгжимчд аваад дахиад дэлгэрүүлээд тэгээд Америкт тараад тэгээд тэр нь бас эргээд тэр одоо шинэлэг химнэл нь Европ руу дахиж орж ирээд Европын хөгжимтэй микслээ тэгээд Орос руу тэгээд ингээд дэлхийд дахин руу ингээд тараад явж байгаа ийм дүр зураг бол ингээд яг он дараалалаараа харах юм бол ингээд харагддаг. Тэгээд тэндээс бас үүсээд хөгжсөн салбарлсан зүйлүүд бол одоо сүүл одоо рок н рол хөгжим байна тий. Тэгээд рок хөгжим байна гэл ингээл янз бүрийн урсгал чиглэлүүд ерөөсө салаалаад ингээд явсан байгаа. За тэгээд жаз хөгжим бол одоо болтол одоо хөгжлийнхаа бүр эцсийн түвшинд бол одоо хүрсэн гэж бол хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл жаз хөгжим бол хөгжимчдөд маш их өөрийнхөө өөрсдийнхөө одоо стилүүдийг гаргах ч юм уу өөрийнхөө одоо чөлөөтэй сэтгэлгээгээр тоглох тийм эрхчлөөг олгодог ийм хөгжмийн урсгал байгаа гэсэн үг ээ. Тэгэхээр одоо та нар ч гэсэн жаз хөгжмийн талаар ингээд сонсоод үзэх хэрэгтэй. Тэгээд жаз хөгжимд бол маш баялаг одоо зүйлүүд ингээд оролцсон байдаг. Тэгэхээр Америкт одоо жаз үүсээд ингэж явхаас гадна сүүлд одоо 1990-ад оны дунд үеэс эхлээд манай Монголд одоо жазын стил одоо зүйлүүд одоо төлхөө орж ирсэн. Ер нь Монголын жаз урлаг бол 40-од оноос эхлэлтэй гэж явдаг. Тэгээд 40-од он одоо манайхан бас Чех руу өдр хөгжимчд бэлтгэхээр ингэж жилийн сургалтанд дээр явуулж исэн байлээ. Тэгээд циркийн дэрэгдэх дагшаа найрал хөгжим гэж Монголд бас анх үүсээд тэгээд хамгийн анхны одоо Баян Монгол чуулга гэж тухайд саяхан 50 жилийн хийсэн ийм одоо чуулга байна. Энэ одоо жаз хөгжим тоглох гэж жаз хөгжим Монголд дэлгэрүүлэх гэж бас ингэж маш хүр нөлөө үзүүлсэн юм том одоо түүх тийм чуулга байна. Саяхан одоо төрийн шагнал авсан. За тэгээд 90-ад оноос хойш манад одоо маш олон гадны хөгжимчд ирж тоглох болсон. За тэгээд тэрнээс нь бас одоо санаа аваад манад одоо маш олон мэдээллүүд одоо нотууд эдгээр орж ирдэг болсон учраас энэ дээр тулгуурлаад одоо Black and White болон Jazz Trio гэдэг хамтлагууд үүсээд өөрсдөө сонирхлоор энэ jazz хөгжмийг тоглохыг одоо ирмэлцдэг болсон. За тэгээд тэрнээс гадна jazz фестивалууд зохиогдож ирсэн. Мөн одоо дэлхийн одоо бараг хамгийн алдарт Фрэнк Синатрагийн дотны найзуудаа jazz дуучид эдэр ирж манад одоо нээлттэй хичээл эдэр явуулдаг. Одоо иймэрхүү одоо зам мөр ингээд нэгдсээр байсан. За тэгээд анхны одоо их талын jazz гэж байгуулагдаад одоо Монгол jazz-ын наадмууд хийж гэлсэн. Тэгээд хамгийн анхны урт хугацааны jazz хөгжмийн төсөл бол 2006 онд одоо Steve Trommons гэж хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч ирээд бүтэн жилийн jazz хөгжмийн сургалт хийж исэн. Энийг бол их талын jazz одоо байгууллагатай хамтарч ингээд хийж ирснийг бол би сайн санаж байна. За тэгээд сүүлд одоо 2014 онд Монголд Goethe Music одоо Goethe Institute-ийн дэргэдэх Goethe Music Lab гэж GMUB гэж байгуулагдаад тэр одоо сургалт явуулж маш олон одоо залуу jazz хөгжимчдийг төрөн одоо гарахад тусдим болоод явж байгаа. Тэгэхээр одоо энэ хөгжим бол Монголын хөгжимчдийг одоо нэлээд өндөр түвшинд удахгүй аваачна гэдэгт бол би бол маш итгэлтэй байгаа. За тэгэхээр одоо өнөөдөр одоо та бүхэнд маш дэлхийн алдартай одоо jazz нэгэн дууг толилуулахаар Улсын филармоны
уцлал хөгжимчин мөн симфони арил хөгжмийн утсан хөгжимчин анхмааг одоо өөрч авчираад байна. За тэгэхээр манай одоо хичээлд улсын филармоны утсан хөгжимчин одоо симфони арил хөгжмийн утсан хөгжимчин виолончел одоо монголоор морин хийдэг орчуулга нэртэй байгаа да. Тэгээд анхмаа хүрэлцэн ирсэн байна. Тэгээд анхмаад бид хоёр одоо Over the Rainbow тоглохоос өмнө одоо энэ хөгжмийн зэмсэх нь одоо хэр удаан хүн төрөлхтөнд ингэж одоо өсөж хөгжөөд явж байгаа тэр талаар хөгжмийн зэмсэхийн онцлогийн талаар нэг жоохон тайлбарлаж өгөөч. За сайн байцгаана уу? Морин хэл хөгжим маань Viola da Gamba буюу 16 дугаар зуунд анх үүссэн байгаа. Тэгээд анх үүсэхдээ энэ хөгжим маань яг энэ хэлбэр одоо орчин үеийн хэлбэр биш. Хөлөндөө хавчиж тоглодог байсан. Тэгээ ерөнхийдөө одоо энэ юу байхгүй. Шпил буюу одоо энэ шалан дээр зоодог хэрэгсэл байхгүй. Яг гойны завсар хавчиж тоглоод тийм яг үнэ. Тэгээд 6 утастай байсан. 6 утастай байсан. Тэгээд хөгжмийн хэлбэрийн хувьд бас нэлээд юм өргөндөө. Одоогийн энэ нарийнхан хэлбэр биш юм одоо өргөндөө хэлбэртэй байсан. Тэгээд тэрнээс хойш ингээд явсаар агаад яг энэ орчин үеийн миний юм бариа сууж байгаа морин хэл хөгжим гэдэг. Одоо үед яг хэрэглэгдэж байна. Тоглогдож байна. За тэгээд бас хийлтэй адилхан тий чих одоо хүзүү тий тэр их биенээс нь одоо яг тэр F-с дуу гардаг байгаа тий. Тэгээ цар хүрээ нэлийн өндөр. Тэгээ дээд доод регистрийн өнгөнүүд гарна тий. Нэлийн өнгө сайтай хөнгөнсөн дуутай хөгжим байгаа. Тэгэхээр Over the Rainbow гэдэг энэ дуу бол одоо кинон дээрч гардаг, Google-ийн кинон дээрч гардаг. За тэгээд маш олон дуучдын нэг маш олон хувилбараар дуулсан юм одоо романтик jazz дуу байгаа. Энэ дууг одоо та бүхэнд хүргье.
классик хөгжмөөс одоо jazz хөгжим ингээд өөрөө одоо маш олон төрлийн урсгалууд гарч ирсэн. Тэг уялдуулаад төгөлдөр хуур болон ер нь бүхий л одоо хөгжмийн зэмсгүүдийн зохиол бүтээлүүд ингээл янз бүрээр ингээд хуурч ингээд тоглогдож байгаа. Хөгжмийн хөгжилд одоо янз бүрийн одоо хүчин зүйлүүд нөлөөлж одоо хөгжихт нь бол тусалж ирсэн. За тэдгээрийн нэг мэдээж том хүчин зүйл нь болохоор одоо хөгжмийн зэмсгүүдийн хөгжил бол аюу хүрэн нөлөөтэй. За тэгээд 1700-аад оноос одоо төгөлдөр уур хөгжим гэдэг одоо хөгжим бол яг шууд ингэж хүн бол үүсгээгүй. Одоо энэ дуурд нь бол тэгэл арган, клавесин тэргээд маш олон төрлийн хөгжмийн зэмсгүүдээс одоо тэдний одоо үр ачин гэх юм уу тэгж хийгдэж явсараад одоо төгөлдөр уур хөгжим бол үсэж гарсан байгаа. Төгөлдөр уур хөгжим нь болохоор одоо яг бидний бол хэрэглэгдгээр бол одоо 88 даралт буюу даралт болгоны артал нэг одоо өнгө байдаг. За тэгээд төгөлдөр уур хөгжим нь одоо хамгийн энгийн дуу бөгөөд маш өргөн одоо хэрэглээнд ор юм хөгжмийн зэмсэг болсон. За тэрний үгээр одоо энгийн гэдэг нь юу хэлж байна гэхээр хөгжмийн одоо 12 өнгө гэж байгаа. Тэгэхээр хүмүүс нийтлэг юу гэж ярьдаг гэхээр одоо 7 нот гэж бид нар яриад байдаг боловч яг одоо яг үндсэн өнгө нь бол 12 өнгө гэдэг байна. За 12 өнгө нь бол бүгдээрээ яг ингээд ийлтүүд харагдчихийдэг. Одоо жишээ нь гитар хөгжмөндөр бол одоо энэ нь тийм өнгө гэж шууд заагаад хэлэхэд жоохон хэцүү. Нилээн одоо ингээд сууж ингээд тогтоох хэрэгтэй. Тэгвэл төгөлдөр уур хөгжмөндөр бол энэ шууд харагдчихийдэг. За тэгээд 88 даралтаа одоо хүн бол маш олон одоо өнгийг зэрэг дуургаж тоглох боломжтой. Үндүнчлэн одоо оркестрийг одоо ганцаараа дагнаж дуургах боломжтой ийм хөгжмийн зэмсэг гэж үздэг. Тийм болохоор төгөлдөр уур хөгжмийн зэмсэг нь болохоор хөгжмийн хөгжилд бол маш их нөлөө үзүүлсэн. Классик хөгжмийн зохиолчд бол ихэнх зохиолуудаа төгөлдөр уур хөгжимд зориулж одоо зохиосон байдаг. Мөн төгөлдөр уур дээр суурилж одоо маш олон чиглэлүүд одоо урсгалууд бол хөгжиж ирсэн. Тэрний одоо томоохон нэг чиглэл болох одоо jazz нь бол одоо гарцаагүй том төрөл. Тэгээд маш олон төгөлдөр хуурчд одоо энэ jazz стилийн өнгө төрхийг шингээж явдаг, цойлж гарч ирсэн. Тэгээд эдгээр зохиол бүтээлүүд бол харин хазаар бол одоо интернет, YouTube дээр бол бүгд ингэ байрлсан байдаг. Учраас та бүхэн эдгэрийн талаар мэдээлэл аваад мөн зохиол бүтээлүүд тоглосон арга барилуудаас нь сонсох боломжтой. Тэгээд дэлхийн нийтэд хамгийн түгээмэл болсон одоо стил жанр бол pop хөгжим болон pop зохиолууд, pop аялзууд одоо байгаад байгаа. Үеийн үед одоо энэ сонсоход айгүй хялбар тэгээд маш аялгуулаг ийм бүтээлүүд байгаад байдаг. За тэгэхээр энэ бүтээлүүдээс одоо жишээ болгоод та бүхэнд одоо feeling гэдэг зохиолыг олонлог сургуулийн сурагч одоо хуваараа суралцагч зоригийг одоо тоглуулахаар урьдсан байгаа. За ингээд зоригийн тоглох шоу бүтээл нь Maurice Albert-ийн Feelings гэдэг дуу байгаа. Энийг одоо төгөлдөр уур зориулсан хувилбараар нь та бүхэнд хүргье.